Бацхан Бурхныг Баярбатар байна. За манай нэг том бүхий онолж байгаа тий. Бүхнийг мэддэг. Шуун зэжтэй банзан бокстэй. Том таг нэрээ оддаг нэг хөрөөд шүү дээ тийм ээ. Тэр мэн 1024 бүх барилдуулахыг эсэргүүцжээ. 10 жилд нэг удаа 1024 бүх барилдуулах хэвээр. Энэ Монгол бүхийн цолыг үнгүүдүүлж байна. Улс төрчид Монгол бүхийг бузарлаа энэ гэл. Ер нь эртээр үеэс Монгол бүхийг улс төрчид бузарлаж ирсэн байгаа шүү. 10 засгийн наадам, даншиг наадамд зөвхөн ноёны бүх төрүүлдэг байсан байгаа шүү. Хааны бүх төрүүлдэг байсан байгаа шүү. Заримдаа бас жоохон юмаа мэдж бурах хэрэгтэй. Ер нь чинь өв соёл гэдэг байгаа, бүх морь сур гэдэг байгаа чинь эртээр үеэсээ дайны зориулттай, дайнд явж байгаа болон үлдэж байгаа хүмүүсийн сэтгэл санааг өргөх зорилготой ийм баярын үйл ажиллагаа байсан байгаа шүү. Анхнаасаа л энэнд чинь төр оролцдог байсан байгаа шүү. Тэгээ бас юмаа мэдж ярмаар байна. Их онолцтой ч юм уу маргах нэг хэцүү, маргахгүй байх нэг хэцүү, үнэн хэцүү юм аа нэрээ. За дээрэс нь Монгол бүхийн цол үнгүүдж ийн гэж ярьж байна. Угаас л энэ цолчин үнгүү болчоод удаж байгаа шүү дээ, тийм үстэй. Шүүхээр цол авдаг болоод шүүхээр цол авсан нөхөр тэргүүн болчоод явж шүү дээ. Хоншоор үдгийг бол тэр нэг сонь нөхрөө ярил та. Дандаа ингээд хачаа хачин мэдрэл муутай ярьж орж ирэх юм. Жинхэнэ тэр бузар булаа, бодлооны чинь хийгээд байгаа зохион байгуулад байгаа хүн рүүгээ дайрал та. Чадахгүй. Тэгээ тойлоор замаар бүхийг хэмлэж чаагаад ах юм. Бүх яасан Монголын ард түмнийг бас нэг баясгаал төр зүүч гэсэн зовлонгоос нь салгаал байж байгаа юм шүү дээ. Тий? Тэр бузар булаач энэ холбоонд байгаа юм шүү. Холбоогоо шүүмжлэлтэй. Тэр тэргүүний шүүмжлэлтэй чадахгүй байж чацгнууд нэрээ. За тэгээ дээрэс нь бүх гэдэг бол үе үеэрээ төрдөг тийм ээ. Хоёр мөнхийн үе, Хадбаатар Цэрэндогт хавргуудын үе, Луу жилтнүүдийн үе, за 6 залуу зааны үе гэх мэтчлэн дандаа үе үеэрээ төрдөг тийм үү. Тэгэл нэгэнт л Монгол бүхэд бол төрүүлээ цол авцсан, бүрүүлээ гараад ирсэн хүн бол доороос нөхөж гарч ирнэ гэдэг нь маш хэцүү тийм ээ. Тэгэнгүүт чи яадаг вэ гэхээр энэ нэгэнт гараад ирсэн хүмүүс чи яадаг вэ гэхээр нэг 10 хэдэн жил ноёлж байгаа. Мөн үү? Тэгээд тэр ноёлоод явж их үед нь дундуур нь 7 дахь жил дээр нь ч юм уу 6 дахь 5 дахь жил дээр нь ч юм уу дундуур нь хүн гарч ирнэ гэдэг чинь амар хэцүү байдаг байхгүй юу? Боломжгүй байдаг байхгүй юу? Мөн үү? Яагаад энэ бүх дандаа үе үеэрээ төрөөд идэх юм? Яагаад вэ гэвэл нэг үеийн хүмүүс гарч ирлээ. Тэр хүмүүс харьтлаа явдаг байхгүй юу? За харих үед нь дараагийн үе гарч ирнэ. Тэр дундуур нь байгаа нөхдүүд яах нь зайлвал хэлмэгдчихдэг л байхгүй юу да? Мөн үү? Тэгэхээр яах нь вэ? Баяна аваргын муян аваргын үед төрсөн нэг хэсэг хүмүүс бүхийг авч яваал, хараал, дараагийнх нь Хадбаатар Цэрэндогтгийн үе гарч ирээл, тэдний үе хараал, Батэрдэн аваргын Луу жилтнүүдийн үе гарч ирээл, тэднэр хараал 6 зааны үе гарч ирж байгаа шүү дээ. Мөн үү? 6 залуу зааны үе харьлаа 84 5 6 оныхон гарч ирлээ. Гэх мэтчлэн явдаг байхгүй юу да? Бүх гэж юм чинь. Тэрнийг эд язганжих үед дундаас нь ямар ч юм гарч ирэх боломж байхгүй. Нэгдүгээрт спорт талаасаач нөгөө талаасаа Монгол бүхийн онцлог талаасаа ам авдаг учраас тийм боломж гарч ирдэг байхгүй юу да. Сүүлийн үед энэ жишг эвдэгдээд дундуур нь одоо 9 оны бүрэн төгс 90 оны хангай гэх мэтчлэн нэг тийм завсрын үеийн нөхдүүд гарч ирээд байна шүү дээ тий. Эднэр яагаад ингэ завсрын үеийн хүмүүс гарч ирээд байна вэ гэхээр 5 жил тутам 1024 бүх барилдуулсны улмаас тэр дундуур цол авах боломж гарч ирээд мөн үү? Тэгээд энэ бус дооны залуучууд гарч ирэх тийм боломжийг олгоод байгаа байхгүй юу? Ойлгогдож байна уу? Мөн үү? Урд нь бол нөгөө 10 жилд ганцхан удаа л их ой зохиодог байсан учраас тэр тухайн үеийн хүмүүс нь тэгэл дундуураа юу ч оруулахгүй тэгэл аваа авчдаг байсан л байхгүй юу да? Сүүлийн жилүүдэд 2006 оноос хойш 5 жил тутам энэ их ой зохиож энэ завсрын нөхдүүдэд цол авах боломж олгож байгаагийн улмаас яг нь тэр дундуур сайн барилдах хувь тавилантай төрсэн, бие хаатай сайн сайхан төрсэн Монгол бүхийг бас чимэх тийм ээ? Ийм боломжтой залуучууд цол авах боломж олгож энэ Монгол бүхий чинь хөгжилд асрыг хувь нэмэр оруулж байгаа шүү. Мөн үү? Би ойлгохдохоор ярьж гинөө ойлгохдохгүй байна уу би? Шидста энэ мөн төлөвлөгөөний дунд амьдрахлаар нэр энгийн юмыг энгийн тайлбарлаад байхад ойлгохгүй нэр үхэж талд орцгоо. За ийм байна. Ийм учраас энэ 5 жил тутам тэгшөө зохиож 1024 бүх барилдуулж бас нэг үнэхээр юмдаа хүрхээ чадахгүй байгаа тийм ээ. Энэ хүмүүст
боломж олгодог болсон нь бол энэ Монгол өхийн бас нэг том дэвшил шүү. Ийм учраас юу ч мэдэхгүйж битгий олон долоо юм хуцаж хошууга элдв хангаа юмд битгий дүрээд байгаарэ. Баярлаа. Баяртай.